1940-од оны үед Америкийн цэргүүдийн дунд өөрийн шүүгээнд дуртай бүсгүйхээ зургийг хадаж өлгөх Pick-up Girl хэмээх соёл хүчтэй дэлгэрч байсан бөгөөд тэдний дундаас хамгийн ихнэр хүндтэй байсан бүсгүй нь жүжигчин Жин Тэрний байлаа. Нэгэн өдөр Жин Тэрний халамжийн арга хэмжээнд оролцохоор мянган цэрэг цугларсан газарт иржээ. Цэргүүд түүнийг нэг удаач гэсэн харах, ядчил гар барихын тулд уралдан ойртон түрэн шавж эхэлсэн байна. Гэвч тэр өдөр Жин Тэрний огт танихгүй олон тооны ирчүүдэд бүслэгдэн хожим нь нөхөж боршгүй эмгэнэлт явдагт хүрсэн талаар өнөөдөр ярина. Жин Тэрний дэлгэцийн уран бүтээлд оролцохоосоо өмнө тайзны жүжиг тоглолтог танигдаагүй жүжигчин байв. Нэг киноны ажилтан өдрийн тоглолтыг нь үзээд түүний гоо үзэсгэлэн авьяастан сэтгэл татагдан кинон тоглох санал тавихаар шийджээ. Гэвч тэр хүн оройн өөр нэгэн бүжгэн үдшилтэд оролцох үедээ нэгэн эмэгтэйд дахин сэтгэл алдарч гэтэл өдөр болон шөнө өөр сэтгэлийг нь булаасан энэ хоёр эмэгтэй үнэндээ нэг хүн буюу Жин Тэрний байсан юм. Тайзан дээрх дүлхөөхөн намуухан төрхөн шүүн бүжгийн танхимд харагдсан халуухан дур булаам төрхөөсөө тийсүр байсан тул тэр киноны ажилтан хоёр эмэгтэйг огт холбон бодоогүй байж л дээ. Ингэж хоёр тийсүр төр төрхийг хослуулсан төгс эмэгтэйд компани түүнд дараах гэрээний нөхцөлийг тавив. Одоогийн энэ төрхөө битгий өөрчил ирээдүйд ямар ч гоо сайхны мис засал бүр шүдний аппарат хүртэл хийлгэж болохгүй. Уг нь Жин Тэрний өөрөө баг зэрэг зохиосон шүдэндээ маш их дургүй байж л дээ. Гэвч кино компанийн хувьд энэ нь түүнийг бусдаас онцгой харагдуулах давуу тал гэж үзэн байдаг. Ингээд Жин Тэрний кино ертөнцид хөл тавьж түүний дебют бүтээл нь асар их амжилт агуулan түүнийг богино хугацаанд алдаршуулсан. Кино студид түүнийг эрэгтэй үзэгчдэд хамгийн ихээр таалагдана гэж таамагласан боловч бодит байдал дээр яг эсэргээрээ байв. Түүнийг илүү ихээр биширж шүтсэн хүмүүс бол эмэгтэйчүүд юм. Кинонд тэр язгууртан давхаргын дээгчин ухаалаг эмэгтэй дүрээр гардаг байсан бөгөөд энэ дүрийн хэнцэр дүр төрх нь тухайн үеийн Америк бүсгүйчүүдийн жинхэнэ мөрөөдөл рол модель нь болсон байдаг. Тэр дундаа Жин Тэрнийгийн өвөрмөц тэнгисийн долгио шиг хөвсгөр хүснэ бүсгүйчүүдийн дунд жинхэнэ модонд орж байжээ. Гэвч харамсалтай нь их хэмжээний алдар нэр олон хүний биширлийн цаанд Жин Тэрний өөрөө дэлгэцийнхээ тэр дүр төрхөнд огтхонч дургүй байлаа. Учир нь түүний хоолой ганганаад яг л Мики Маус шиг сонсогддог гэж тэр өөрөө мэдэрдэг байж л дээ. Мөн тэр өөрийнхөө шүтэнд үнэхээр дургүй байсан учраас түүнийг нуухын тулд улаан хүрэн уруулын бодог түрхэж инээхтэй уруулаа нэг тал руугаа баг зэрэг ташуу инээдэг байж гэтэл энэ нь эсэргээр олон хүнд дээдсийн дэгжин инээмсэглэл мэт санагдан түүний онцлог болсон байдаг. Ийхүү карьер нь амжилтын оргилд хүрч байсан тэр үед Жин амьдралаа өөрчлөх нэгэн эртээ учирсан нь Олег Кассини байлаа. Тэр үед томоохон компанид хувцас дизайнаар ажилладаг Орос Америк гаралтай царайлаг олон эмэгтэйчүүдийн хайрыг татдаг ир байж Жин түүнийг хараад л татагдаж тэд ижил салбарт ажилладаг тул маш хурдан дотносож гэрлэлээр тохиролцсон байдаг. Гэвч нэг хүн түүнийг салахыг хүсгэсэн нь Жиний эцэг байлаа. Гэрийнх нь орчин маш хатуу эцгийн үг хууль мэт байсан тул Жин эцгийнхээ эсэргүүцлийг дагахаас өөр сонголтгүй болсон юм. Салаад удаагүй байхад нөгөө нэг яс суртахуун ярьж нийгмийн төр төрхөө хамгаалдаг байсан эцэг нь ээжийнх нь найзтай нууцаар явуулдаж байсан нь илэрч энэ нь Жиний сэтгэлийг гүн шархлуулж эцгийгээ хүндэлдэг байснаа нэг мөсөн болсон юм. Ингээд анх удаага амьдралдаа эцгийнхээ үгийг эсэргүүцэж Олегтэй дахин уулзахаар шийдэж Жин Олегтэй нууцаар учирсан юм. Жин Тэрний болон Олег хоёр Лас Вегас руу явж гэрэлтэй батлуулахаар шийдсэн байдаг. Учир нь Лас Вегас бол Америкт гэрлэх хамгийн хурдан бөгөөд хялбар газар байсан. Иргэний өмнөвлөгтэй л байвал амралтын өдөрч хамаагүй 24 цагийн турш гэрэлтийн бүртгэл хийлгэх боломжтой байв. Ингээд Жин Тэрний агентлагтааж эцэг ихтэй чиглэлгүй маш хурдан гэрэлжээ. Энэ мэдээг сонсонгууд аав нь уурлаж охинтойгоо дахин уулзах гэдгээ зарлаж бүр гэрэлтийг хүчингүй болгох гэж шүүхтэн гэж хэлсэн байдаг. Удалгүй аав нь ч үнэхээр шүүхэд үргэлжлэл гаргасан бөгөөд зөвхөн гэрэлтийг цуцлуулаад зогсохгүй огноосоо мөнгөн нөхөн төлбөр хүртэл шаардсан байдаг. Тэрээр Жин багаасаа миний дэмжлэгээр алдартай болсон одоо орлогын 25%-ийг надтай хуваалцсан гэж нэгсэн байна л да. Гэтэл шүүхийн үеэр шок төрүүлэн мөн ил болов. Аав нь Жиний насанд хүрээгүй байх үеийн бүх орлогыг өөрийн бизнестэй зарцуулж асар их өрөнд орсон байжээ. Үүнээс гадна тэр эхнэрээсээ өөр хүнтэй явуулцсны улмаас гэр бүлэн салж шинэ гэр бүлтэй болсон байв. Өрнөөс зугцсан тул гэр нь хүртэл хураагдсан байж. Ийм учраас аав нь орлого олохын тулд охин руугаа үндэслэлгүй нэхэмж
шүүмжлэл гаргасан аж. Жин тэрний түүний аавын хоорондох энэ шүүх маргаан 1 жил үргэлжилсэн бөгөөд эцэст нь Жин ялжээ. Гэсэн ч энэ мөчөөс эхлэн тэр эцэгтэйгээ хизээж уулзаагүй юм. Жин тэрнигийн эмгэнэлтэй түүхийн эхлэл бол цэргүүдэд зориулсан Холливуд Кантин хэмээх сайн дурын арга хэмжээ байлаа. Энэхүү арга хэмжээнд тухайн үед алдартай болж байгаа жүжигчид ирж дайнд явах гэж байгаа цэргүүдэд сэтгэлийн урам зориг өгөх арга хэмжээ байсан юм. Жин тэрнигийн нэр хүнд энэ үед дэсрэлттэй өссөн байсан бөгөөд ялангуяа Танер Бёртес хэмээх кино тоглосноос хойш цэрэг ирсэн дунд домог мэт хайрлагдсан байв. Энэхүү арга хэмжээнд оролцох үедээ аль хэдийн анхны хүүхдээ гизэндээ тээж байсан юм. Гэвч энэ арга хэмжээ түүний амьдралыг 180 градус өөрчилсөн аимшигтай явдлын эхлэл болжээ. Арга хэмжээ амжилттай дууссан ч хэд хоногийн дараа Жин тэрнигийн бие нь маш муу болсон бөгөөд биеэр нь захтансан, улайсан туралсан байлаа. Жин ч яаралтай эмнэлэг рүү очиж шалгуулсан бөгөөд шинжилгээний хариугаар улаан бурхангийн өвчнөөр өвдсөн болох нь тогтогдчихжээ. Тухайн үед цэргийн ангид энэ өвчин их тархсан байсан тул магадгүй Жин тэрний Холливуудын Кентид фото зураг авахлах үед халдвар авсан болтой гэж эмч үзсэн байдаг. Эмч нь түүнд сайн аммарч байвал арьсан дээр гарсан туралт удахгүй идэгнэ гэж хэлээд өөр эмчилгээ хийхгүйгээр Жин тэрнийг шууд гэрт нь буцаажээ. Үнэхээр жимчээ хийсэн ёсоор хэд хоногийн дараа түүний бүх шинж тэмдэг арилсан байна. Иймээс Жин тэрний энэ бүхнийг жижигхэн асуудал өнгөрсөн явдал гэж бодоод л өнгөрчээ. Гэвч Жин тэрний өөрийгөө эдгэрсэн гэж бодсон боловч түүний хөвлөдөх хүүхдүүд бол аль хэдийн эргэж засашгүй өөрчлөлтүүд гараад эхэлчихсэн байлаа. Тэр төлөвлөсөн хугацаанаас бүр 2 сарын өмнө төрсөн бөгөөд Нярайх хүүхдийн жин ердөө 1 кг гаруй дутуу төрсөн байв. Амьдралдаа хизээж мартгааргүй аимшигт мэдээг бас сонсов. Эмч нар түүнд хүүхэд нь насан туршдаа юмыг харах дуу сонсож боломжгүй. Өөрөөр хэлбэл хараагүй дүлий төрсөн гэж хэлсэн юм. Тухайн үед хүүхдийг их барьсан эмч нь Жин тэрнийгээс асуусан асуулт бол та жирэмснийхээ хугацаанд улаан бурхан өвчнөөр өвдөж байсан уу? Улаан бурхан өвчин бол жирэмсэн гэхэд халдвардаг, урагт ноцтой гажиг үүсгдэг өвчин юм гэж хэлсэн байгаа. Хэд хоног зовиртой байгаад даруй эдгэрдэг өвчин гэж ойлгож байсан тул Жин тэрний энэ асуудлыг сонсоод үг хэлэгч чадaltaгүй болтлоо цочирджээ. Хинч хайрламаар хөөрхөн бяцхан өөрө насан туршдаа юмыг харахгүй, дуу сонсохгүй амьдрна гэдэг ямар ч эцэгхийг хүлээн зөвшөөрөхөд хитрхи хүнд бодит байдал байлаа. Тэр эмчийн оншийг шууд хүлээж авч чадаагүй бөгөөд магадгүй өсөх явцдаа аяндаа дээрдэх юм биш биз гэсэн өчүүхэн итгэлээж гэж чадсангүй. Гэвч нөхцөл байдал улам хүндэрч Нярайх хүүхдэд оюуны хөгжлийн бэрхшээл гэсэн онш тавьжээ. Жин тэрний бодит байдлыг хүлээн авч чадахгүй Америкийн нэгдсэн улс даяар янз бүрийн нэртэй сайн эмчт нар дээр очсон бүх эмч нэг л ижил онш хэлсэн юм. Энэ бүхний дараа тэр гүнзгий сэтгэл санааны хямралд орж бараг өдөр бүрэлж хүүхдээ бодгоор үртэй мэд амьдралын шудраг бас байдал амцаар байв. Хэрв тэр Холливуд Кентид очоогүй байсан бол хүүхдийн минь хувь заяа миний ирээдүй энэ бүхнээс өөр байх байсан юм шүү гэж маш их харамсдаг байсан. Гэвч бүх зүйлийг оронгоор нь эргүүлэх санамсаргүй баримт хожим нэг өдөр ил болжээ. Жин тэрний бараг л амьдралаа арайхийн залгуурж ганцч шүн тайван унтаж чадахгүй байсан тэр үед нэгэн уулзалтанд оролцоод танихгүй залуу эмэгтэй айсан ч юм шиг зоргилсон ч юм шиг түүнд төхөж ирэв. Тэр эмэгтэй төхөж ирээ. Та намайг санахгүй байх. Жин тэрний ч огт сансангүй. Тэгтэл эмэгтэй өөрийгөө цэргийн эмэгтэй албан хаагч гэдгийг танилцуулж 2 жилийн өмнө Холливуд Кентид Жин тэрнийтэй уулзсан гэж хэллээ. Дараа нь тэр эмэгтэй Жин тэрнийгийн амьдралыг өөрчилсөн аимшигт үгийг мөн хэлсэн юм. Эмэгтэй цэргийн албан хаагч үндэ тэр өдөр би улаан бурхан өвчтэй байсан. Гэхдээ цэргийн хоройг зөрчирж нууцаар Холливуд Кентид явсан. Дэлхий дээр хамгийн их хайртай жүжигчин болох тантай заавал уулзмаар байсан юм гэж хэлсэн байгаа. Тэр эмэгтэй тэр өдрийн тухай бахархсан мэт ярьж өөрийг нь магтахыг хүссэн юм шиг инээмсэглэж байв. Тэгэхэд Жин тэрний Кентид өөрийнх нь газар дээр үнсэн нэгэн эмэгтэйг эцэст нь саналаа. Жин тэрнийгийн дотор хэлхийн аргагүй уур дүрлэлсэн ч юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг ойлгоод эцэст нь гуниг болон хувирчээ. Тэр мөчөөслөн Жин би хизээч дахин хэндэж хамгийн хайртай хүн нь болж үзмээргүй байна гэж бодсон байдаг. Шоконд орсон тэрээр сэтгэл санаагаар уламд оройтойж амьдрал нь бэрхшээлтэй болсон бөгөөд охиныг нь тусгай байгууллагад асруулсан. Хүүхдийнхээ хөгжлийн бэрхшээлээс болж нөхөртөөгөө ч харилцаа мууцаар байлаа. Энэ үед Жин тэрнийд нөхрөөс нь ч илүү тус болж байсан хүн бол баян бизнесмен Ховард Хьюз байв. Тэр өмнө нь Жин тэрнийд хайртайгаа илчилж байсан ч тэр
татгалзсан юм. Хьюз охиных нь өвчний асуудлыг сонсоод хамгийн шилдэг эмч нарыг холбож өгч эмчилгээний бүх зардлыг төлж шаардлагатай бол ашиглах мөнгөн чек хүртэл өгчээ. Гэвч энэ бүхэн нөхөр Олегт дургуутал төрүүлж Хьюзээс хол байхыг тулхан шаардаж эхэлж. Удаан маргалдсны эцэст тэдний хоорондын ганц аав улан гүнзгийж эцтэй салалтаар дусав. Салтын дараа Жин шинэ амьдрал эхлүүлэхийг хүсэж байсан. Удалгүй түүнийг сэтгцийн эмнэлэгт хэвтүүлэхээр болсон юм. Тэр үеийн сэтгцийн эмчилгээ одоогийнхоос тэсөөр туйлын харгас эмчилгээ хийгддэг байжээ. Биеийг нь тайвшруулах нэрийдлээ мөс шиг хүйтэн оронд хүлж бэхлэх, бидээ алдуулалтгүй цахилгаан цочроолт хийх, хэд олон давтамжтай цахилгаан эмчилгээ хийх зэрэгээс болж Жин дисгэ байж эмнэлгээс хүртэл цогтгийг завдсан ч хамгаалагчид хүч хэрэглэн барьж авч төмөр тор бүхий тусгаарлах өрөөнд төгсжээ. Жин тэрний энд 1 жил 6 сар хоригдож тоолж барашгүй олон цахилгаан цочроолт хийлгсэн бөгөөд хүчтэй цохилтын улмаас амьдралынхаа 3 жилийн ой санамжаа бүрэн алдсан байна. Эмнэлэг твтснээс хойш 1 жил хагас өнгөрөхөд эмнэлгийнхэн Жиний шинж тэмдэг сайжирсан гэж үзэж түүнд эмнэлгээс гарахыг зөвшөөрөв. Гэвч сайжирсан мэт харагдсан түүний байдал бол зөвхөн төр зургийн зүйл байжээ. Гэртээ харсан ч гэлээ түүний байдал бүрч дордож аимшигтай хий зүйлс харж чтэй гүшүүр тавцсан тул өрөөнөөсөө бараг ганц ч алхам гардаггүй болжээ. Нэгэн өдөр Жин тэрний амиа хорлох гээд тагтан дээрээ зогсож байхыг нь хөршин анзаараад цагдаад мэдгдсэн байдаг. Цагдаад шууд ирж Жин тэрнийг аварсан юм. Бүх зүйл дөнгөж нэг алхмын зайд байсан ч энэ өдөр болсон явдал шин зүйлийн эхлэл болж хувирсан юм. Учир нь түүнд хөрөш хүн үл тоосонгүй өөрийг нь анхаарч цагдаад утсан явдал нь тухайн үед хамгийн гүн харахуйд байсан Жин тэрнийд асар том найдвар өгчээ. Амьдралаа дахин шинээр эхэл гэж хин нэгэн түүнд хэлж байгаа мэтэл санагдсан гэдэг. Ингээд тэр өдрөөс Жин тэрний одоо хүртэл амьдарч байсан бүх амьдралаасаа татгалзаж жинхэнэ эхнээс нь шинэ хүн болох шийдвэр гаргав. Тэр хувцсны дэлгүүрт шинэ ажилтнаар ажиллаж эхэлж баг багаар өөртөө итгэх итгэлийг сэргээв. Хэдэн сарын дараа тэр дахин зориг гарган сэтгцлийн эмнэлэгт очиж өөрөө хүсэлт гарган дахин хэвтэн эмчилүүлэх шийдвэр гаргажээ. Энэ удаад азар өмнөх шиг зэрлэг хэрцгий аргаар эмчилдэг газар биш, жинхэнэ зөв эмчилгээ хийдэг сайн эмнэлэг твцсэн байна. Жин тэрний сэтгэл зүйн зөвлөгөө ба зан үйлийн эмчилгээг хослуулсан эмчилгээ авч байдал нь мэдтгүүд сайжирчээ. Ингээд тэр олон жилийн дараа кино ертөнцийн хаалгыг дахин тогшов. Өмнө нь хамт ажиллаж байсан нэг найруулагч түүнийг жижиг дүрдээс сонгон авч тэр бүтээл нь Каннын кино наадамд нэр хүндтэй төрөлд хүртэл нэр дэвшсэн байна. Ингэснээр Жин тэрний 7 жилийн дараа кино урлагт амжилттай эргэн иржээ. Гэсэн хэдий ч 2 жилийн дараа Холливуудаас бүр мөсөн алга болов. Энэ бүхний шалтгаан нь Ховард Ли гэдэг нэгэн эртээ танилцсан явдал байв. Жин тэрний тухайн үед бүрэн эдгээгүй бөгөөд Ховард түүнийг хаана байсан ч ирж уулздаг хариуцлагатай үнэн ч хүн байлаа. Тэд гэрэлсний дараа Жин тэрний үе сэтгэлийн хямрал аимшигт дайралттай тулгарч хүмүүсийг зовоон гэж бодон нөхрөөсөө салъя гэж хэлж байсан удаатай. Гэвч Ховард энэ бүхнийг нь эрс эсэргүүцэн хамтдаа байж түүнийг үргэлж дэмжиж ирсэн юм. Үүнээс хойш Жин тэрний кино ертөнцид буцан ороогүй бөгөөд Ховардтай өнгөрөөсөн өдөр бүр түүний хувьд аз жаргал ивэл мэт байлаа. Тэдний хайр Ховард 72 настайдаа нас нөхчөг хүртэл үргэлжилсэн. Харин Жин тэрний 70 настайдаа удаан хугацааны уушгины өвчний улмаас нөхрийнхөө араас мөн тэнгэр талжээ. Түүний оршуулгыг ойрын хүмүүсийн хүрээнд даруухан байдлаар хийсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй охин нь тэрэгцэртэйгээ ирж уулзсан байна. Гэвч түүний охин Жууд нь хөгжлийн бэрхшээлтэй учраас эхийгээж таньж чадахгүй, эхийнхээ өхлийг ойлгох чадваргүй байжээ. Тэр үед зөвхөн нүдэнд төвлөрөлгүй, бодол нь хаашаач хүрэхгүй мэт тэрэгцэртэй чимээгүйхэн сууж байсан бөгөөд тэр дүр төрхийг харсан хүмүүс маш их өрөвдмөр байсан гэж хэлсэн байдаг. Жин тэрнийгийн шарлыг ойрын хүмүүс нь тайван даруухан байдлаар оршуул амьдралынхын сүүлчийнх нь Ховард Лигийн хажууд мөнх нойрсуулсан байна. Манай анхны дугаар танд таалагдсан бол та сувгтаа лайк болон subscribe дарж дэмжigэй. Битгий мартаарай.